За энэ манай стандартчлалын үйл ажиллагааг зохицуулж байгаа гол ганц хууль байгаа. Стандартчлал тохирлын үнэлгээний тухай хууль. Энэ хуулинд маань бол одоо энэ иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын хоорондох үүс харилцааг зохицуулахаар хийцэн байгаа. Стандартын бодлогын асуудлыг. За энэ хуулинд маань ер нь бол стандартчлалыг хэрхэн боловсруулахаар ерөнхий зарчим нэг гаргасан байгаа. За энэ дээр бол үндэсний стандарт боловсруулахдаа олон улсын стандартыг ерөнхийдөө үндэс суурь болгоё гэсэн зарчим байгаа. За хоёрт нэг бол одоо олон улс бүс нутгийн стандартаар дамжуулж за шинэ дэвшилтэд техник технологиг нэвтрүүлэх боломж бол энэ хууль дээр бас бий. За бүтээгдэхүүн үйлчлэгийг боловсруулагч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн сонирхлыг тэнцвэржүүлэх талаар бас энэ хуулинд бас тусгаж өгсөн байгаа. За ямар нэгэн байдлаар бол одоо ажил үйлчлэгээнд бол саад татвар учруулахгүй байдлаар стандартыг батлах ёстой гэж заасан байна. За гарч байгаа баримт бичгүүд бол одоо ЭМ-ээс тодтолтой үндэсний стандарт байгаа. За мөн аж ахуйн нэгж байгууллагаас боловсруулсан стандартыг бүртгэж хэрэглүүлдэг. За олон улс, гадаад улсын дэвшилттэй стандартуудыг одоо бүртгэх боломж бас бий. Бүртгэж нэг жилийн хугацаатай хэрэглэх. Тэр нэг жилийн хугацаанд хэрэгжилж явах хугацаанд үндэсний стандарт болох үйл ажиллагаас давхар хийгдэж явах ёстойгоор энэ хуулинд бас зохицуулт хийгдсэн байна. За одоогоор бол үндэсний стандартын тогтолцоо бол одоо иймэрхүү бүтцтэй байгаа. Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг энэ хүү стандартын үйл ажиллагааг зохицуулж байгаа. За дэрэгд нь бол стандартын үндэсний зөвлөл. Энэ үндэсний зөвлөлөөр бол стандартуудыг баталдаг. За үндэсний зөвлөлөөс стандартыг боловсруулах, за нөгөө дүгнэлт өгөх, шүүлт хийх гэх асуудлуудыг хариуцсан техникийн хороодыг бас баталдаг. За одоогоор Монгол Улсын хэмжээнд бол 54 үндэсний стандартын техникийн хороо салбар бүрээрээ байгуулагдаад ажиллаж байгаа. За эдний төлөөллүүд бол одоо төрийн болон төрийн бас байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын бүрэлдэхүүнээр төлөөллийг бий болгодог. За манай стандартын байгууллагын гадаад харилцааны хувьд бол 1979 онд олон улсын стандартын байгууллагатай бол гишүүн байгууллагаар бол элссэн. Тэр үүнээс хойш бол одоо ингээд олон улсын цахилгааны техникийн комисс, цахилгаан холбооны гэдэг үндсэн стандартын байгууллагатай хамтарч байна. Дээр нь өнгөрсөн оноос эхлээд Европын холбооны стандартын байгууллагатай бас хамтран төсөл хэрэгжүүлж ажиллаж байгаа. За ер нь бол энэ стандартын олон улсын стандартын байгууллагын 10 техникийн хороотой бол одоо идэвхтэй гишүүн, 23 дэд хороотой нь идэвхтэй гишүүн, 75 техникийн хороо, 38 дэд хороонд ажиглагчаар явж байгаа. За өнөөдрийн байдлаар Монгол улсад батлагдсан нийт 6019 стандарт байгаа. За үүний бол 1983 буюу 33.1% нь одоо олон улсын стандартад нийцсэн гэж одоо үзэж байгаа. За уул уурхайн салбарт бол нийтдээ одоо 361 стандарт одоо мөрдөж байгаа. За энэ 2013 онд улсын үзлэг хийсэн байгаа стандартын. За энэгээр орсон тоо. За бүтээгдэхүүний болон шинжилэн туршлах нэр томьёоны ингээд ангилаад үзэхэд бол бүтээгдэхүүнийх бол 12%. За шинжилгээний аргын стандартууд бол уул уурхайн салбарт бол 62% бол эзэлж байна. За дотор нь уул уурхай ашигт малхлын 249 стандарт байна. За газрын тосных гэвэл 107 стандарт гэдэг. Тэгээд ангилж болно. За хөлбөрийн аюулгүй байдалтай холбоотой томоохон 5 стандартууд бас байгаа. За 2013 оны үзлэгээр бол энэхүү стандартуудаа бүгдийн нэг үрчлэн үзээд за цаашид энэ стандартуудаа хэрхэн сайжруулах талаар одоо зорилт тавьсан байгаа. Тэр зорилтын дагуу өнөөгийн байдлаар бол олон улсын стандарт уул уурхайн салбарт байгаа олон улсын стандарт 70 стандарт байгаа юм байна. Үүнийг бол одоо 100-аар нэмэгдүүлнэ гэсэн бас төлөвлөлт хийгдээд уул уурхай яамнаас бодлогоор явж байгаа. За бүс нутгийн 34 гэх мэтлэн ийм үнэлгээнүүд байгаа. Цаашд бол зорилт бол олон улсын түвшинд хүргэнэ л гэсэн зорилтыг тавьсан байна. За эрх зүйн байдлын хувьд бол заавал хэрэглэх стандарт бол хуучин бол их байгаа. Зөндөө ихэнх стандартууд заавал 201 стандарт. Олон улсын стандартын байгууллагын одоо баримталж байгаа бодлогоор бол ер нь бол сайн дураар хэрэглэх, сонгон хэрэглэх боломжийг бол
өгөх ёстой гэдэг зорилгын дагуу манай байгууллага бас тэр зорилтод хүрэхийн тулд заавал мөрдөх стандартын тоог бууруулах зорилго тавина ажиллаж байгаа. За эндээс та бүхэн харагдж байгаа. За өмнө нь бол техникийн зохицуулалт бол согтууруулгундаа арьс ширэг их мэтд байсан бол өнгөрсөн онд бол нэг уул уурхайн салбарт анх удаага нэг техникийн зохицуулалт батлагдсан байгаа. Та бүхэн мэдж байгаа. За манай байгууллагаас олгодог одоо гэрчлэгээ. За бас нэвтрүүлэх боломжтой олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн манай уул уурхайн салбарын одоо аж ахуй нэгжүүд бий. За чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001-ийг нэвтрүүлсэн 8 аж ахуй нэгж одоогоор уул уурхайн салбартай. За энэ хоёр байгаль орчны удирдлагын тогтолцоо, чанарын удирдлагын тогтолцоо энэ хоёр стандартыг хуулийн нэвтрүүлсэн байгууллага бол за таны имс компаниуд одоо энэ стандартыг нэвтрүүлээд үйл ажиллагаанд аваа явж байгаамаа. За өнгөрсөн жилээс үндэсний чанарын шагнал гэж бий болсон. За энэ шагнал нь бол одоо чанарыг эрхэмлэж явдаг аж ахуй нэгж байгууллагуудыг шагнаж урамшуулахаар гарсан юм шагнал байгаамаа. За тохирлын гэрчлэгээ бол үндэсний тохирлын тэмдгийн талаар та бүхэн мэдж байгаа. За одоогоор бол 40 аж ахуй нэгжийн 188 нэрийн бүтээгдэхүүн үйлчлэгэнд үндэсний тохирлын тэмдэг олгосон байгаа. За энэхүү үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрх гэдэг нь бол одоо экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг гаргах явцад, оруулж ирэх гаргах явцад давхар хяналт бол авдгүйгээр хуулиар зохицуулсан байдаг. Тэгэхээр бас их давуу хэрэгтэй ийм юу гэмаа үнэлгээ байгаа. За Европын холбооноос санхүүжиж байгаа Монгол улсын стандартлыг тогтолцоог боловсруулах гэх төсөл. Энэ төслийн хүрээнд бол одоо стандарт тохирлын үнэлгээний тухай 2003 онд батлагдсан хуулийг шинчилж байгаа. За энэ шинжилэл бол одоо олон улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандарт бол олон улсын хууль дүрмд орсон өөрчлөлтүүдийг тусгаж өгж байгаа. Одоо давуу талтай олон улсын жишгт нийцэхээр хууль болно гэсэн байдлаар явж байгаа. Одоо засгийн газарт өргөн баригдсан явж байгаамаа. За тэгээд стандарттай холбоотой мэдээллүүдийг авъя гэвэл одоо манай үйлчлэгийн танхимаар авч болж байна. Интернетээр авч болж байна. За электрон шуудангаар харилцаж болж байна. За телефон утас. За стандартын жагсаалт гээд ном гардаг тохимол. Тэндээс бол бүх англи юугаар нь гарсан байдаг. Тэндээс үзэж болно. Ингээд та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа.